Оюутлогын төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах 2 дахь өдрийн хилцээр амжилттай боллоо. За яриа хилцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож протоколд гарын үсэг зурлаа. За эхний удаагийн хилцээр төр завсарлаж манай талаас тавьсан бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл саналуудыг нягтлж ирэх 11-р сард өргөжлүүлэн хилцгээр тогтсон байна. За оюутлогын төслийн хөрөнгө оруулагчдын зээлийн хүү жилийн 11%. Энэ хэмжээгээр бол 9 жил болтол Монгол улс авсан зээлээсээ өндөр хүү төлнө гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн төвшөнд яг энэ хүү 11% хүүтэйгээр 16 жил тухайн гэрээг мөрдөж байна. Тэгвэл энэ удаагийн хилцээрээр оюутлогын зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөд байна. За өчтөр эхэлсэн хилцээрийн хүрээнд өнөөдөр талууд оюутлогын хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Нэг ёсондоо одоо мөрдөгдөж байгаа 11% хүүг огцон бууруулах боломжтой гэж үзсэн байна. Хувь нийлэгчдийн зээлийн хүүгээ хоёр талаасаа ер нь бол одоо хүүгийн төвшинг буулгая гэдэг дээр бол ойлголцлоо. За буулгая. За ямар төвшөнд очих вэ гэдгийг үргэлжлүүлэн хэлцснэ гэдэг дээр бол хоёр талаас протокол үлдэж дөнгөж сая гар үсэг зурлаа. За ингээд цаашаага одоо энэ хилцээрийн нарийн асуудлууд учраас одоо мэдээлэл бас боломжгүй байна. За гэхдээ одоо хилцээр одоо 11 сар 12 сартаа бол одоо Монголын талд ингээд дахиад үргэлжлээд явнаа. Хоёр талаас одоо техникийн багууд гарч тооцооллууд хүүгийн түвшнүүд дээр одоо ажилланаа гэдэг дээр ойлголцлоо. За цаашлаад Монгол улсын зүгээс оюутлогын засаглал ил тод байдлыг нэмэгдүүлэх, менежментийн зарлыг бууруулах, онтрголтын хувь эзэмшлийг тогтоох гэд олон зарчмын байр суурьдыг илэрхийлээд байгаа юм а. Тэгвэл хилцээрийн гол асуудал болсон зээлийн хүүг бууруулах ёстой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн нь томоохон үр дүн гэж үзэж болох юм а. За зээлийн хүү буурснаар өөр төлбөр багасах, цаашлаад Монгол улсын хүртэх үр өгөөж нэмэгдэх гол нөхцөл бүрдэх юм а.